Энэ хууль яагаад санаачлах болов гэд би бас ганц хоёрхон зургийг бас таад харуулахад аваад ирсэн. Одоо ингээд туулгол руу баруун тишээ гарах юм бол ийм дайн болцсон юм шиг байгаа. 46 аж ахуй нэгж олборлоод ингээд хаяа явцсан. Тэгээд иргэдийн хашаатаа бүр ингээд тулцсан байж байгаа. Шүүн фабрикийн айлуудын хашаанд нь тулаад хайрга олборлож байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхгүй бол иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас энэ хуулийн эхнийхэн санаалсан. Энэ хууль ерөөсө хамгийн гол үзэл санаа нь иргэний эрхийг хамгаалахад оршиж байгаа юм аа. За Бачбал гишүүний асуултанд хариулахад тусгай зөвшөөрлийн асуудлууд дээр хуучин бол юу яадаг гэсэн бэ лээ. Туслахад байгаль орчны үнэлгээний сөрөг нөлөөлийн дүгнэлт гарч байгаа туслан гэдэг шаардлага огт байхгүй байсан. Тэгээ энэ хуулинд иргэн хэрвээ гомдол гаргах юм бол байгаль орчин нөлөөлөл үүсэж байгаа талаарх тийм дүгнэлтийг байгаль орчны яам гаргаад түүнийг үндэслэн туслах эрх нь бүрдэж байгаа. За тусгай зөвшөөрлөх хөнгөвчлөх асуудлыг бид дэмжиж байгаа. Эдвард гишүүн энэ төр ярьж байгаа асуудлыг бид нар ажлын хэсэг гаргаад дараачих асуудлаар ороод явхад дэмжиж байна. Энийг хөнгөвчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тусгай зөвшөөрөл өөрөө хатуу байхлаар хулгайгаар ухдаг асуудал маш их болсон. Аймаг орон нутагт. Тийм учраас энийг хөнгөвчлөх асуудал бол нэн чухал байгаа маа гэдэг төр санал нэг байна.